Сайн байцгаана уу? Чиний найз чинь байна. Гэрлээ байна. Мөнхөжин байна. За өнөөдөр бид хоёрын ярих сэдэв болохоор гэр бүлийн харилцаа, тэр дундаа аав ээжийн хоорондын харилцаа нь хүүхдийн ирээдүйн хосын харилцаанд хэрхэн яаж нөлөөлдөг вэ талаар ярих гэж байгаа. Энэ сэдэв бол яг хүн болгонд нэлээд тийм наалдах үед чухал сэдэв гэж би бодож байна. Ягаад тэгэхээр хүүхэд гэдэг чинь насан туршдаа хүүхэд байхгүй. Мэдээж том болоод хүн болно, өөрийн гэсэн гэр бүлтэй болно. Тэгээ тэр гэр бүлд хүний багын хүмүүжил гэдэг юм. Өөрийнх нь ингээ багасаа харж өссөн тэр хосын харилцаа хамгийн ойрхон хос нь угаасаа аав ээж хоёр нь л байгаа шүү дээ. Тэр хосын харилцаа маш томоор нөлөөлдөг гэж би хувьдаа боддог байхгүй. Яг энтэй холбоотойгоор сэтгэл зүйчдийн тийм судалгаа маягийн юм байдаг юм байлээ. Хүүхэд аав ээж хоёрынхаа хоорондын харилцааг хараад тэр нь хосын харилцааны амьдралд нь шууд нөлөөлдөг буюу далд ухамсарт нь суудсан байдаг юм байлээ. Хүүхдүүд чинь ингээл гэр бүлийн асуудалд өссөн хүүхдүүд ер нь бол би яг ийм ээжтэй болохгүй гэдэг ч юм уу эсвэл ийм аавтай болохгүй гэж амар ярьдаг хичээдэг штэ. Гэхдээ яг далд ухамсарт нь тухайн хосын харилцаа бүр нэвт шингэсэн байдаг учраас томорсон хойноо нас биеинд хүрсэн хойноо яг л тэр хүнтэйгээ нийлэх магадлал ер нь нэлээд өндөр байдаг. Яагаад тэгж байгаа вэ гэхлээр мэдрэмж нь ааваас авсан ч юм уу ээжээс авч исэн ч юм уу тэр мэдрэмж нь өөр нэг хүнээс авахаар эсрэг хүснээсээ ч юм уу хайртай хүнээсээ авахаар дотон санагдаад байдаг. Танил мэдрэмж байгаа нь шүү дээ. Цаанаасаа далд ухамсараасаа дотон санагдаад тэр хүн лүгээ айгүй их тэмүүлдэг, обсесс болдог. Тийм хэдий токсик харилцаа гэдгийг мэдээд байгаа хэрнээ обсесс болоод байгаа чинь ер нь эргээд харахад аав ээж хоёрын хоорондын харилцаад ер нь бол холбоотой байдаг юм билээ. Энэ бол яг сэтгэл зүйчдийн ер нь судалгаа. За яг эмэгтэйчүүдийн зүгээс аваа ярих юм бол аав нь ээжд нь жоохон хүндий харьцдаг ч юм уу, хүүхдүүдтэй тийм халуун дулаан биш юм жоохон хүндий харьцаж марцдаг үл хайхрах гэж юм байна шүү дээ тийм охтууд болохоор томорсон хойноо яг л өөрийг нь тоохгүй байгаа тэр эр хүнд илүү их татагдах магадлалтай. Яагаад тэгэхээр тэр мэдрэмж нь багасаа аваад өссөн танил мэдрэмж байгаа учраас хэдий өөрт нь ингээд хайргүй юм шиг зан гаргаад үл тоогоод үл хүндлээд байхад тэр хүн лүгээ ингээд татагтаад обсесс байгаа чи ер нь бол эргээд ментал хэлттэй ч холбоотой гэсэн. Эрэгтэй хүний өнцгөөс гэхээр яг өөрөө биеэрээ туулж мэдрэг болохоор нэг ярмааргүй л юм л да. Гэхдээ яг хүмүүсийн яриа марианаас сонсоход бол чи ингээ найзлуутай болоод тэрнийхээ ингээд үнэхээр хайртай үнэхээр хамтдаа амьдрий гэж бодож ивэл ээжтэйгээ яаж харьцаж байгаа, эгчтэйгээ яаж харьцаж байгааг нь хар гэдэг байхгүй юу? Тэр чинь багасаа тэр хүмүүстэй хамт өссөн нэлээд удаан хугацаанд ингээд тийм хүмүүсийн аашааран шингийг ингээд олоод тасаад амьдэрсэн байгаа шүү дээ. Эмэгтэй хүний аашааран шинг. Тэгэхээр ээжтэйгээ яаж яг харьцаж чинь чамтай яг ирээдүйд тэгж харьцна гэж манай нэг найз хэлчихсэн. Тэгэхээр би бодоод исэн чинь бас тэр нь үнэн юм шиг. Ээжтэйгээ ингээд нэлээд дотн, ээжтэйгээ сайхан харилцаатай, ээжтэй хайртай, халамжтай тэгж амьдарч байгаа хүн бол ирээдүйд мэдээж ихнэрээ ч гэсэн яг тэгж харилна л гэж би бодож байна. За яг би нэг жоохон дарк жишээ ярьж л та. За гэр бүлийн хүчирхээлтэй ч юм уу, аав нь ээжийн зоддог ч юм уу, тиймэрхүү орчинд өссөн хүүхэд байлаа гэж эрэгтэй хүүхэд байлаа гэж бодоход ээж нь тэр олон жилийн хугацаанд тэр нөхрийг твчээд амьдраад байна шүү дээ. Хичнээн арх уусан, хичнээн зодсон ч ингээл үр хүүхдийн төлөө гэл хөлцөнгөө байгаад твчээд байдаг. Тэрийг харж өссөн эрэгтэй хүн болохоор нас биеинд хүрээд ихнэр авахаараа ихнэрээ яг тийм байх гэдэг. Өөрийг нь мянга буруу үйлдэл хийгээд ингээд буруу явсан ч гэсэндээ тэр болгоныг нь уучлаад хөлцөнгөө байх хэрэгтэй юм шиг хандаад байдаг. Тэгэхээр энэ эргээд гэр бүлийн тэр өмнөх гэр бүлд байсан асуудлыг ахаал тэр гэр бүлд авчирж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ дээр миний гаргах гээд байгаа point гэх юм бол эхнэртэй нөхөртөө аль болох юм гоё зөөлөн харьцаад гоё хайрлалцаарай. Тэрнээс ч таны хүүхэд эрэгтэй эмэгтэй хүний гэр бүлийн амьдралыг ямар байдаг, хосын харилцаа ямар байх ёстой тэрийг ер нь бол харангаа суралцж идэг гэсэн. Сүүлийн үед нэлээд од болоод байгаа нэг солонгос кино байгаа шүү дээ. Баг бөгөөм энтертэй. Аяа энтертэй. Тэгээ тэр кинон дээр ер нь яг эцэг их гэдэг хүмүүс амьдралынхаа туршид хүүхдийн төлөө юу хийдэг вэ? Зөрүүлээд хүүхдүүд нь эцэг ихтэй яаж хандвал зүгээрөө, яаж хандсны дараа эцэг эхчүүд нь юу мэдэрдэг вэ гэдгийг амар сайн харуулж чадсан кино байсан байхгүй. Тэгээд тийм болохоор бидний амьдралтай нэлээд ойр болохоор ер нь хүмүүсийн сэтгэлд нэлээд хүрээд ингээд амар амжилттай явж байгаа кино гэж бодож байна. Өмнө нь би яг тиймэрхүү эцэг эхчүүдийн сэтгэл зүй рүү хандсан тийм кино, солонгос кино ялангуяа үзэж байгаагүй юм шиг санагдсан. Дандаа л өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, үе тэнгийнхний ийм
сэтгэл зүйгдэг ч юм уу тиймэрхүү кинонууд байдаг шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд яг эцэг эхчүүд нь багасаа эцэг эхчүүд нь өөрсдөө хүүхэд байхдаа яг ямар байсан те хүүхэд байхдаа ямар хөөрхөн гэгээлэг тиймэрхүү байсан. Тэгээд тэр одоо байр суурьнаасаа яаж эцэг их болж төлөвшөж өөрчлөгдөж байгааг нь хүртэл харуулсан. Тэр нь надад бүр үнэхээр их таалагдсан. Тэгээд тэр кинон дээр илэрхийлэх гээд байгаа гол санаа нь таны миний эцэг их анх удаа эцэг их байж үзэж байгаа шүү. Тэд нар ч гэсэн хүүхэд байсан шүү. Анх удаа амьдарч үзэж байгаа. Тийм учраас алдах үед нь битгий ингээд эцэг эхийнхээ урмыг хуглах юм хийгээрээ, битгий хэлээрээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү талаас нь ингээд гэр бүлийн халуун дулаан, уур амьсгал, хайр, халамж гэдэг ямыг маш сайн ойлгуулж өгсөн кино юм шиг санагдсан. Тэгээд тэр киног үзснээс болоод ч юм уу өнөөдрийн подкастыг ер нь бол хий гэж мөнхөж ингээд ятгсан байгаа. Гэрлэгийн ярьсан кинон дээр одоо сэдвтэйгээ холбогдуулаад ярих юм бол гол дүрийн нөгөө эмэгтэй охин байгаа штэ. Тэр охин яг л аав шиг хүнтэй суун гэж байгаа штэ тий. Тэгээд 8 хүртлээр аавтайгаа гэрлэн гэж ярьдаг байсан охин гэсэн штэ. Тий. Тэгээ явандаа хоёр залуутай уулзаж үзлээ. Эхнийхт нь бол амар хайртай байлаа. Гэхдээ явцдаа киноны төгсгөлд яг л аав шиг хүнтэй сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг аав ээжийн хоорондын харилцаа хүүхдэд яаж нөлөөлдөг нь тэндээс бас айгүй их харагдсан санагдсан. Яг үнэ. Дээр нь бас нэг юм дурдж хэлэх юм гэх юм бол эцэг эхчүүд яг нэг хүүхэдтэй амар анхаарат байсан тэр киноноос харагдсан л да. Нөгөө айлын дунд хүүхдүүд айгүй их хаягддаг гэж ер нь дунд хүүхдэд яриад байдаг шүү дээ. Тэрэл ярьдаг шүү. Тий. Одоо ер нь эцэг эхчүүд жоохон өөрчлөгдөх хэрэгтэй байхаа гэж бодож байна. Яг тэгэхээр бүгдээрээ л өөрийн чинь одоо та хоёрын хүүхдүүд тэгэхээр том маань юм, баг маань юм гэд дунд хүүхдэд хаях гэдэг. Дунд хүүхд чинь ч гэсэн бас танай хүүхд юу хүүхдүүдийн нөгөө алга үзэхгүй би энэ хүүхдэд үлдээгээд байгаа юм биш үсттэй гэд хүүхд болгон дээр ер нь бол анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ тэр киноноос харж ангууд дунд хүн нөгөө дотроо тээсэн бүх гомдлоо хамгийн сүлд ингээд аав ээжтэйгээ ярилцаад дуусгадаг штеп. Бүр нас бид хүрээд өөрөө гэр бүлтэй болсон хойно тий. Тэгээ ер нь бол тэр хүүхдийн амьдрал жоохон буруу тийшээгээ явсан харагдаж байгаа. Тэгэхээр хүүхэд болгон дээрээ анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо нэг юм санаа байгаа нь юу вэ? Одоо нөгөө том хүүхэдтэй нэлээд анхаарад боловсролт нь анхаарад ирээдүйд нь анхаарсан байгаа штеп. Тэгээд манай Монгол эцэг эхчүүд ялангуяа тэгдэг баг. Одоо том хүүхдээ сайн сургууль төгсгөө, сайхан мэрэгчлээ болгоод, сайн ажилтай болгочих юм бол дүүнрээ аваад явчихна гэж боддог байж магадгүй. Одоо жишээ нь 3 дүүтэй, 4 дүүтэй хүн байлаа гэж бодъё. Тэр хүн их сургуульд 4 жил сурна. ЕБС болохоор 12 жил сурчиж байгаа шүү дээ. Тэр хугацаанд ингээд дүүнрээ давхар мэдээж өсгөөд аав ээжтэй туслаад ингээд явж байгаа. Айлын сайн охин, сайн хүү байж байгаа. Сайн ихч байгаа. Тэ сайн дүү байгаа гэдэг ч юм уу. Яг тэгэж явж жагаад амьдрал дээр гараад ирэхэд нь бүр их ачаа нуруунд дээр нь өрүүлээд идэм шиг санагдтыг. Одоо чи ингээд сургуулаа төгсчлөө. Чи одоо ингээд сайн ажил болоод, сайхан цалинтай болоод тэгээд чамайг л төгсгчүүл хідэн дүүнрээ аваа явчихна да. Миний охин, миний хүү гэдэг ч юм уу. Энэ дээр би яг хэлмээр байдаг байхгүй юу? Тэр хүүхдийн ачаа биш. Энэ ачаа бол яг эцэг их болсон та нарын ачаа. Одоо хүүхдээ өсгөх чинь эцэг их болсон тэр хүмүүсийн ачаа байхгүй юу? Тэр хүмүүс ингээд эцэг их нь өөрснөө хүүхэд төрүүлсэн байж тээ. Тэрнээс тэр айлын том ч юм уу тэр хүүхдүүд ер нь бол төрүүлжээгүй штэ. Тэгэхээр яг нөгөө хүүхэд болгоно анзаар гэдэг чинь тийм утгатай байгаа даа. Том хүүхэдтэй за яг ачаанаас нь хөнгөлөлцөж болно тийм үү? Бас биеийг хүрсэн хойноо мэдээж нэг гэр бүл хэмжин дүүдээ туслах ч юм уу тиймэрхүү юм байна. Гэхдээ өөрийнхөө үүрэг хариуцлагыг, өөрийнхөө эцэг байх ёстой үүрэг хариуцлагыг битгий хүүхдэд өөрүүлээдээ. Одоо тэр кинон дээр ч гэсэн гардаг штэ. Өстой том охиноо баг ингээл газардуулахгүй тий. Тэр хүүхдийнхаа л ачааг хөнгөлчих юмсан гэсэн юм сэтгэл зүйтэй байгаад байгаа штэ. Тэгэхээр эцэг эхчүүд том хүүхдэд битгий өөрснийхөө үүрэг хариуцлагыг өөрүүлээдээ. Одоо 3 4 хүүхэд гаргасан ч юм бол эцэг их байх та хоёрын үүрэг хариуцлага болохоос тэр том хүүхдийн үүрэг хариуцлага биш ээ. Яг нь насанд хүрсэн хойноо мэдээж гэр бүлдээ туслах юм байна. Гэхдээ тэр бүх ачааг ер нь бол үүрэх ёсгүй. Бүрэн дүүрэн багаас нь өрүүлээд явна гэдэг чинь аимшигтэй зүйл байхгүй юу? Тэр чинь өөрөө хүүхэд байгаа. Тэгсэн ирнэ ингээд хүүхэд насандаа хүүхэд шиг байгаагүй. Игч байцсан, сайн охин байцсан, сайн хүү байцсан гэдэг ч юм уу тий. Хүүхэд нас байхгүй. За тэгээд их сургуульд ороод ирэхэд дүүнэр нь мэдээж дагаад нөгөө нэг 10 жилдээ сууж байгаа шүү дээ. Их сургуульд байх оюутан ахуй нас гэдэг чинь хүний амьдралд ингээд үлдсэн бүх хугацаанд нь байх ёстой хамгийн гой дурсамжууд одоо ингээд гарч ирдэг тийм нас нь гэж ойлгодог байхгүй. Тэгсэн чинь тийм насан дээрээ дүүнэрээ хичээлээс нь авдаг ч юм уу, өргөж өгдөг, хоолыг хийдэг, хувцсыг нугаадаг
ийм юмнууд ингээд хийгээд эхэлчихээр хүн нөгөө нэг би ингээд үеийнхэн маань ингээд гоё явж хахад би ингээд ар гэртэйгээ зуралтаад дүүнэртэйгээ зуралтаад явж ин да гэд өөрөө дотроо ингээд ядаж жоохон юм тээцсэн. Тэгээд их сургуулаа төгсөөд ирээд ажлын байран дээр ороод ирэхээр надаа хүүхэд нас байгаагүй юм шүү дээ. Надаа оюутан нас гэж байгаагүй юм биш гэдгийг амар томоор ойлгох юм байлээ. Яагаад ингэсэн юм бэ гэд эргээд харавал ингээд жоохон аав ээжигээ буруутгах маягтай. Тэгтээ тэр хүмүүс ч гэсэн одоо нөгөө түрүүний хэлсэнчлэн анх удаага аав ээж байж үзэж байгаа. Нийтээрээ нөгөө нэг том хүүхдээ ингээд юу яачих юм бол дүүнэрээ ингээд аваа явчихна гэдэг тийм бодолтой болохоор ялангуяа манай монголчууд шүү. Тийм бодолтой болохоор аав ээж нар нь ч гэсэн энийг заа зүгээр энэ бол окей зүйл гэж бодож байгаа шүү дээ. Тийм болохоор тэр хүмүүс ямар ч буруу байхгүй яг үнэндээ. Нийтээрээ л тийм юм чинь угаасаа л нийгмийн байгаа байдал нь юм. Тэгээд ингээд аав ээжигээ буруутгах хандлагатай болж эхэлт юм бэл. Нөгөөдүүлээсээ жоохон цайгаа барьдаг ч юм уу. Гэрээсээ цухтаадаг. Одоо энд миний хийх зүйл дуусчлаа. Та нар миний хүүхд насыг хулгайлчлаа. Оюутан насыг хулгайлчлаа гэдэг ч юм уу. Маш ийм их юм сэтгэлтэй тэгээд ингээ амьдрал дээр гараад ирэхээр өөрийгөө ийм хохирогчийн сэтгэл зүгээр хараад идэм шиг байна. Надаа ингээ тийм юм байгаагүй, ийм юм байгаагүй. Би өстө нэрээ гэрээсээ гардггүй байсан гэл хүн болгонд очиод гомдлоод идэг юм шиг санагдсан. Тэгээ яг уу явандаа угаасаа амьдралын ирэхээр за аав ээж маань ч гэсэн бас анх удаа аав ээж байж үзэж чинь анх удаа амьдарч байгаа юм байна гэдгийг ойлгох л та. Энийг хэрхэн шийдэх вэ гэсэн асуулт одоо гарч ирж байна тийм үү? Энийг хэрхэн шийдэх вэ гэхлээр эн чинь ерөөсөө л гэр бүл төлөвлөлт байхгүй юу? За хоёулаа яг тэдэн хүүхэдтэй болно, тийм зайтай гаргана. Тэгэхэд ийм болцсон байна гэдэг ч юм уу. Гэр бүл төлөвлөлт гэхээр хүмүүс нэг оошож үздэггүй юм бэлээ. Гэхдээ эн чинь эргээд тэр гэр бүлийн харилцаа, тэр хүүхдийн өсөж хөгжих боломж гэд бүх юмд ингээд айгуу том нөлөө үзүүлж идэг байхгүй юу. За одоо том хүүхдэд тэддээ гаргачлаа. За том хүүхдийг тийм болсон үед нь ахаад дүүтэй болно гэдэг ч юм уу. За хоёулаа яг тэдэн хүүхдтэй болъё гэдэг ч юм. Тэрийг айгуу сайн төлөвлөх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд манай Монголын нийгэмд ингээ анзаарангууд өсгөж чадахгүй байж амар олон хүүхэдтэй болцсон хүмүүс байдаг. Би энийг хийж байгаа зүйл биш л те. Тийм. Тэгтээ тэр чинь эргээд нөгөө нэг тэр хүүхдийг амар юм сэтгэл зүйн асуудалтай, гэмтэлтэй хүн гэд нийгэмд бий болгож байгаа хгүй юу. Тэгэхээр ер нь гэр бүл төлөвлөлт гэдэг юм бол тийм амар тоглоом бол биш байгаад байгаа. Хамгийн ингээд чухал авч үзэх ёстой, хосуудын хоорондоо маш нээлттэй ярилцчих ёстой сэдв. Энэ бол гэр бүл төлөвлөлт юм шиг санагддаг надаа. Хүүхэд нэг юм үзэж байгаа хүүхэлтэйгээрээ хүмүүждэг гэдэг юм гараад байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан эцэг их нь одоо ингээд баг бахт нь өөрийнх нь нүдэн дээр би бинийгээ яаж харилж чинь, яаж халамжилж чинь гэдгийг хараад ирээдүйд тэр хүн яг тэрийгэ давтгана. Тэгэхээр аав ээжүүд маань хүүхдийнхээ дэргэд одоо ингээд тэгж болохгүй, ингэж болохгүй, өстэй нэрээ би бинийг үнсэж болохгүй гэдэг ч юм уу. Бити тийм хаалттай байгаасаа гэж хүсэж байна. Яагаад тэгэхээр ирээдүйд угаасаа л тийм юм болох нь тодорхой. Тэгэхээр тэр хүүхдэд одоо ингээд багаас нь хүний ингэж хайрладаг шүү, эмэгтэй хүн ингэж хайрладаг, эрэгтэй хүн ингэж хайрладаг, би биедээ хайртай хүмүүс ийм байдаг гэдгийг мэдрүүлчихвэл явандаа том болоод тэр хүн чинь нэрийг хүнийг ингэж хайрладаг штэ гэдгийг яг суудсан. Тийм болдог байх гэж бодож байна. Тэгэхээр яг нөгөө хүүхдийн хайжууд ийм байж болохгүй гэж хаалттай биш, тодорхой хэмжээнд би биенийг хэрхэн хайрладаг, хэрхэн хайрлах ёстой гэдгийг айгуу гоё үлэрлэж өгөх ёстой байх гэж бодож байна. Тий. Одоо нэгээ тэрвэрдэг ч юм уу, хацар дээр нь үнсдэг ч юм уу. Тиймэрхүү үйлдэлүүдийг ер нь хүүхдийнхаа нүдэн дээр хийж явах зүгээр. Гэхдээ бүр ёс бус бол байж болохгүй шүү. Тодорхой хэмжээнд яг тохирох цагт нь ингээд тиймэрхүү үлгэр дураад үзүүлж байгаарэ гэж хүсэж байна. За тэгээд бит хоёрын подкастыг сонссонд баярлалаа. Авах гээхийн ухаанаар хандаарай. Баярлалаа, баяртай. Дараагийн подкастаар уулзцгаая.